Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд хүнс хөдөө аж ахуйг хөнгөн үйлдвэрлэлийн яам, за Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоотой хамтран зохион байгуулж буй талуудын оролцоонд тулгуурлан бэлчээрийн менежментийг шинчилэх нь сэдвт олон улсын зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ. За 4 дугаар сарын 9-ноос 13-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү зөвлөлдөх уулзалтад Монгол улсаас гадна Төв Аз, Өмнөд Аз, Зүүн Африк, Баруун Африк, за Европ, ойрхон орнууд ба хойд Африкийн бүс нутгуудын 16 орны төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд малчдын төлөөлөл оролцож байна. Энэ өдрүүдэд 3 төвийн бэлчээрийн болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл Улаанбаатар хотноо хуранчуулж, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, за хүртээмжтэй олон талт оролцоотой тогтвортой бэлчээрийн менежментийн талаар сайн туршилгаа хуваалцах юм а. За түүнчлэн малчдыг бэлчээрийн гол хамгаалагчид, хүнсний тогтолцооны чухал оролцогчид бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд тасан зохицох болон биологийн олон янз байдлыг хамгаалахад гол үүрэг гүйцэтгэж байгааг нотлох, за бүс хоорондын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэх талаар илтгэл хэлэлцүүлж санал бодлоо солилцох юм а. За ер нь манай яам дотооддоо одоо зохион байгуулалтанд орж олон улсын төвшөнд манлайлж ажиллахын тулд бэлчээрийн засаглалыг сайжруулах чиглэлийн эрх зүйн орчингуудыг бас сайжруулж байгаа. Сая сайд ус нээлттэй үгэндээ хэллээ. Малч нар ажиллаж байгаа хүний одоо эрх зүйн байдлыг дээшлүүлэх чиглэлийн хууль тогтоомжуудыг одоо санаачилж байгаа. Энэ хууль тогтоомжуудын төсөл энэ өдрийн хурлаас зохион байгуулж байгаа одоо зөвлөмж, олон улсын сайн туршлага, дээрээс ингээд Монголын малчдын санаа бодлыг одоо тусгахад өнөөдрийн хурлаас чухал ач холбогдолтой байна. Монгол Улсын засгийн газраас 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласан нь за нүүдлийн мал аж ахуй байгальтайгаа зохицон оршиж ирсэн өв уламжлал соёлыг дэлхийд дахинд хүндэтгэн таниулж буй онцлогтой санаачлага юм а. Дэлхийн газар нутгийн тэн хагасыг хамардаг бэлчээрийн экосистем нь олон сая хүний амьжиргааны их үүсвэр бөгөөд биологийн олон янз байдлыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах, хөрс хамгаалах зэрэг үүрэг гүйцэтгэдэг. За гисэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд газрын дороотол, газар ашиглалтын зохисгүй менежмент зэрэг сорилтууд нь нүүдлийн мал аж ахуйн доктортой байдлыг эрсдэлд оруулж, малчдын оршин тогтнох чадварт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нь нэг улс орон бүс нутагт төдийгүй дайны дэлхийг тулгамдсан асуудал болоод байна. За энэ удаагийн уулзалтаар дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарч шийдлийг хэлэлцэх юм а. За Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрөлсөх за хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр одоо олон хөдөлгөөнүүдийг зарлан хэрэгжүүлж байна. За эдгээр хөдөлгөөнүүд нь бол энэ одоо доктортой хөгжлийн ногоон шилжилт энэ чиглэлд одоо бүрэн нийцсэн үндэсний хөдөлгөөнүүдийг зарлан одоо ажиллаж байгаамаа. Тэгэхээр одоо хамгийн нэгдүгüүрт нь хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж буюу одоо хүнсний усгал үндэсний хөдөлгөөнийг зарласан. Үүнээс одоо 3.5 жилийн хугацаанд бол нийтдээ шинээр 53 аж ахуй нэгж одоо бий болж мөн мянган нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн байна. За цагаан алт үндэсний хөдөлгөөн буюу одоо малын гаралтай түүх үед болох ноос ноолуур арь ширийг үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмэн өртөг шингээх, улмаар одоо экспортлох энэ чиглэлд энэ цагаан алт үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхлээд одоо жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ жил гаруй хугацаанд үр дүнд ноолуурын экспорт 330 сая $, хүрч 2024 онтой харьцуулахад 5 дахин өссөн ийм амжилтыг гаргаад байна. За мөн одоо арь ширний салбарт одоо нийтдээ 550 хос гутал үйлдвэрлэх ийм хүчин чадал улсын хэмжээнд суурилагдаад нийтдээ 1.1 сая хос гутал үйлдвэрлэх ийм хүчин чадал одоо суурилагдсан байна. Тэгэхээр энэ хүрээнд бол ерөнхийлөгчийн тамгын газраас мөн одоо үндэсний ногоон лаб платформыг үүсгэн байгуулсан. Энд Монголын бизнесийн зөвлөл болон байгалийн өв сан хэрэгжүүлэгч агентлагаар нь ажиллаж байгаа. За энд бол одоо энэ бэлчээрийн менежментийг сайжруулах, одоо байгалийн нөөцийг одоо зохистой ашиглах чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг хүлээж аваад хүлээж авсан энэхүү төсөл хөтөлбөрүүдээс сонгон шалгаруулад ингээд одоо 2 сарын турш одоо үн төлбөргүйгээр одоо сайн дураараа энэхүү платформын хамтран ажиллах байгууллагууд маань төсөл хөтөлбөрүүдийг сайжруулах чиглэлд бол
ажиллаж байгаа. Уулзалтын үндсэн үйл ажиллагаа 6 дугаар сарын 9-өөс 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжлэх бөгөөд Монгол ах үеийн нүүдлийн өв соёлыг олон улсын зочдод танилцуулах үйл ажиллагаа 6 дугаар сарын 11-ээс 13-ны өдрүүдэд Төв аймгийн Борнуур суманд зохион байгуулагдана.